Дарханчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг төршүүлье. Дархуул аймгийн хэмжээнд зохион байгуулалтаар төлөвлөгдөж буй Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын засгийн газрын гишүүн, сангийн сайд, болдын жавхлан сайдын санаачлагаар аймгийн засаг дарга, түүний тамгын газраас нэгдсэн зохион байгуулалтыг зохион байгуулж хэрэгжүүлэх 5 дугаар сарын 31-ний өдөр Дархан хотынхоо найрамдал талбайгаас эхлэх бүх нийтийн марафон гүйлтийн үйл ажиллагаатай холбогдлолтой ажлын хэсгийн зүгээс өнөөдөр бид бүхэн хэвлэлийн бахуурлаар дамжуулж Дархан хотынхаа ард иргэдтэй мэдээлэл хүргэж байна. За тус үйл ажиллагаа маань бүх нийтийн биеийн тамирыг дэмжих ийм үндсэн зорилгоос гадна бид Дархантай хайртай уран дор Дархан хотын нийт бүх аж ахуй нэгжүүд, албан байгууллагууд, зам гэр бүлүүд маань бүгдээрээ нэгдэж дээр нь бол хотынхоо цаашлаад бол шинэ томоохон хэмжээний энэ хөгжлийн үйл ажиллагаагаа Монгол улс даяараа бас сурталчлах томоохон хэмжээний зорилгын хүрээнд нэгдэж бүх нийтийн гүйлтийг зохион байгуулахаар бид бүхэн бол бэлтгэлээ хангаад ингэж бол ажиллаж байгаа. За ингээд та өнөөдрийн хэвлэлийн бахуурлалд маань бас Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд, болдын жавхлан сайдын зөвлөх дуламд орж зөвлөх маань бас ирж оролцож байгаа. Микрофоно дуламд орж зөвлөгч хэлжүүлье. Дарханчуудынхаа энэ өдрийн амар амгалан айлтаж мэдчлээ. Тэгээ сая тулга дарга маань хэллээ. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд, болдын жавхлан сайдын ажлын албанаас бид бүхэн энэ сайдын санаачлагын дагуу өнөөдөр Дархан марафон энэ үйл ажиллагааг 5 сарын 31-ний өдөр зохион байгуулах энэ санаачлагыг маань маш урайлахын хүлээж авч маш өндөр түвшинд богино хугацаанд сайтар зохион байгуулж байгаа Дархан аймгийн засаг дарга, түүний тамгын газар, Дархан сумын засаг дарга, тамгын газрынхаа бас талархал сайдын ажлын албанаас илэрхийлмээр байна. За энэ түрүүн тулга дарга маань хэллээ. Өнөөдрийн бид бүхэн ажлын хэсэг байгуулад богино хугацаанд энэ Дархан марафон бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж байгаа нь Дархандаа хайртай, Дарханаа сурталчлах, Дарханаараа бахархах ийм сэтэл иргэдийн нэг өдөр өөрийнхөө төлөө хөдөлгөөнд зориулж бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд оруулж байгаа бас ийм санаачлах гэж та бүхэн маань ойлгож болно. Тэгээ энэ Дархан марафон маань бол бас бид бүхэн өмнө нь сангийн сайдаас жавхлан гишүүнээс санаачилж зохион байгуулж исэн бас туршлагатай 3 жилийн хугацаанд өмнө нь бас бид бүхэн энэхүү марафоныг зохион байгуулж дарханчууд маань маш их идэвх санаачлагад оролцож исэн. За энийгээ бас ковид цар тахлын улмаас тасалдаад байсан энэ марафон бүх нийтийн гүйлтээ энэ жил 2025 онд дахин санаачилж уламжлал болгон жил бүр зохион байгуулж энийхээ цар уурыг өргөтгөж олон улсын ийм марафон болох зорилтыг тавиад бид ажиллаж байна. Тэгээд ажлын хэсэг маань бол богино хугацаанд их сайтар сайхан ажиллаж байгаа. Тэгээд сайдын ажлын албаны зүгээс энэхүү ажлын хэсэгт орсон нийт төрийн албан агчид энд ажиллаж байгаа сайн дурынхан энэ марафонд оролцох нийт ард иргэд та бүхэндээ бас талархал илэрхийлье. Энэхүү марафонд бас идэвхтэй оролцохыг дарханчуудаа бас уриалж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дархан бүх нийтийн гүйлт арга хэмжээнд ажиллах сайн дурын ажлуудыг бид нар өчигдрөөс буюу 28-ны 17 цагаас сахимаар одол линк мэдээлэл бүртгэлийг тавилаа. Ингээд 29 өдрийн 11 цаг гэхэд нийтдээ 350 төрийн албан хаагч, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд, оюутан сурагчид бүртгэгдсэн байна. Тэгэд манай энэ зохион байгуулагдж байгаа үйл ажиллагаанд 350 сайн дурын ажилтан ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас бид одоо линкээ бүртгэлээ зогсоосон байгаа. Идэвхтэй сайн оролцсон дарханчуудтай чин сэтгэлийн талархлыг зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс хүргэж байна. Сайн дурын
ажилтнууд маань юу хийх вэ гэхлээр мэдээж зохион байгуулалтын ажилд бол бүрэн ажиллана. За нөгөөтэйгөр эрүүл мэндийн одоо 5 цаг тусламж үйлчилгээний цэг ажиллаж байгаа. Энд ажил нь усны 3 цаг гарсан байгаа. Энд ажил нь за 800 м тутам бид нар бас хог хаягдлын цэгийг бий болгож байна. За энд бол манай сайн дурын ажилтнууд бол ажиллана. За сайн дурын ажилтнаар ажилласан хүн болгонд бид нар зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс сертификат гэрчилгээ олгоно. За нэгдсэн мэдээллийг бид нар маргааш буюу 30-ны өдөр 13 цагаас аймгийн засаг даргын тамгын газрын хурлын зааланд өгнө. Та бүхэнд өдрийн мэнд хүргье. Хэсэг хугацаанд тасардсан байсан одоо дархан марафон маань энэ жил одоо шинээр шинжилэн зохион байгуулагдчих байгаагаар онцлог байна. За 6 насны ангиллаар явах гэж байгаа энэ жил нэг төрөл онцлог нь бол хөгжлийн бишрэлтэй иргэдийн төрлийг нэмснээр онцлог байгаа. За дээр нь мэрэгжлийн шүүгчид одоо Улаанбаатар хотоос элит ирэнийн гэдэг одоо мэрэгжлийн шүүгчдийн холбоогоор шүүлгэж байгаагаар бас онцлог ийм ачаал бүгдлээ болж байна. За дээр нь бас одоо цахимаар одоо бүртгүүлд 1000 орчим тамирчид бүртгүүлсэн байна. За мэрэгжлийн одоо тус төрөл болгонд одоо Монголын топ тамирчид ирж орцож байгаагаар бас их сайхан одоо өргөн дэлгэр цар хүрээтэй болох нэ. Уралдаанаа бид нар бол бүх насны ангиллийнханд одоо зориулж хөтөлбөрөөр гаргасан байгаа. За хамгийн ихний одоо өглөө 9-өөс 11 цагийн хооронд 6-аас 16 насны хүүхдүүдэд 500-аас 1.5 км-ийн зайтай уралдаанаа одоо оруулсан байгаа. За тэгээд насан туршидын ангид үндсэн 6 төрөлд болох 15-аас 17 насны 5 км, 18-аас 34 нас 5 км, 35-аас 49 нас 5 км, 50-аас дээш насныхан 5 км, хөгжлийн бишрэлтэй иргэдийн 3 км, нэмэх 18 буюу насан туршидын ангид нь 21 км гэсэн үндсэн 6 төрлөөр зохион байгуулалтаа бид төлөвлөлөө ажиллаж байна. Эрхэм дарханчуудынхаа энэ өдрийн амрыг ирье. За тэмцээн уралдаан болох ч байгаадаа холбогдуулаад цагдаагийн байгууллагаас дараах бас та бүхэнд зөвлөмжүүдийг бас өгч анхааруулах нь зүйтэй хаа гэж бодоод мэдээллийг өгч байна. За тэмцээн уралдаан болж байгаа дархан сумын хэмжээнд тодорхой замуудад хязгаарлалтад тогтоож байгаа 9 цагаас орой 18 цаг хүртэл хугацаанд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулаад замын цагдаагийн тасгийн дарга та бүхэнд зам маршрутыг бол тодорхойлоод зааж өглөө. За үүнтэй холбогдуулаад хязгаарлалт тогтоосон цэгүүдэд байгаа аж ахуйн нэгж байгууллагууд нь бол бараа таваараа татах ажил арга хэмжээг бол энэ цагаас өмнө бол зохион байгуулалтын арга хэмжээг авах нэгдүгээр давх нь зүйтэй байх. За хоёрдугаар засаг даргын захирамжийн дагуу олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагын алба хаагч нар ажиллаж байгаа тэдний тавьсан шаардлагыг хүндэтгэлтэй хүлээн авч бас хамтран ажиллахыг та бүдээс бас иргэдээсээ хүсэж байна. Мөн бас бага насны хүүхдийг хараа хяналтгүй авч явах. За тэдэнд учирж болох хэслээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бас эцэг эхчүүдийн анхаарал болгоомжлох чиглэлүүдийг бас зөвлөмж болгоо өгч байгаа. За эмнэлгийн болон онцгой байдлын чиглэлээр ажиллаж байгаа ямарваа нэгэн төргөн тусламжийн шаардлагатай нөхцөл байдал аюулгүй гарцуудыг бас хийсэн байгаа. За энэ багцад аюулгүй гарцуудаар гарч байгаа буюуг бол бид нар бол тодорхой цэгүүдээр нь гарцыг хийхээс гадна яаралтай бас боломжит нөхцөл байдлыг бол уялдаа холбоотой энэ төрийн чиг үүргийг бол хэрэгжүүлж байгаа хамтран ажиллаж байгаа гэдгийг бас та бүгдтэй дуулгах нь зүйтэй хаа гэж бодож байна. Бүртгэлтэй холбогдлолтоо иргэдтэй бас мэдээлэл өгье. За тус үйл ажиллагаатай холбогдлолтоо бүртгэлийн цэгүүд за төрийн үйлчилгээний нэгдсэн байрууд буюу 18 багийн төв дээр бол бүртгүүлэх иргэд маань өөр өөрсдийнхөө амьдарч байгаа оршин сууж байгаа багийнхаа төв дээр очиод бүртгүүлээд за саяных дээрх насны ангиллууд дээр дугааруудаа бол авчиж болно. За энэ удаа зөвхөн яг энэ багийн төвүүд дээр дугааруудаа бид нар бол одоо тараахаас гадна томоохон хэмжээний дархан зах за дээр нь худалдааны төвүүд дээр 6 үндсэн цэг дээр 29-30-ны өдрүүд дээр 18 цаг хүртэл бол бүртгэлийн мэргэжилтэнгүүд сууж за дээрх одоо тэмцээнд оролцохыг хүсэж байгаа ард иргэдтэй бүртгэлүүдийг явуулж дугааруудаа олголтуудыг хийх юм байна. За яг 31-ийнхөө өглөө бол Дархан аймгийн Найрамдал талбай дээрээ өглөө 8 цагаас эхлээд 10 цаг 30 минут хүртэл бол яг талбай дээрээ нэмж ирж одоо бүртгэлээ авч дугаар авж байгаа иргэдэд бид нар бол нэмэлт дугааруудыг өгөөд 10:30-д бол хаагдана. За ингээд бол одоо нэгдсэн журмаар талбай дээрээ ирсэн бүгд одоо яг энэ гүүх бэлтгэлээ хангаж ирсэн ард иргэдтэй зориулж нэгдсэн халаалтын дасгалаа хийгээд за ингээд бол нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаад тэмцээн маань одоо ингээд шуурхай зохион байгуулагдаад явах юм. За өглөө 9-ээс 11 цагийн хооронд бол
0-6 болон 16 насны нийтдээ бол 500-аас 1.5 км-ийн зайд хүүхдүүдийн маань тэмцээнүүд бол явагдаад дууссан байна гэдгийг бол энэ дэшин та бүхэнд хэлье. За энэ удаа бид нар бол бүртгэлийг зохион байгуулахдаа бол цаг хугацааны хувьд бас одоо тулсан байна. За нөгөө талдаа бол бэлтгэл бэлэн байдлуудаас шалтгаалж бид нар энэ удаа дугаарлалтыг ямарваа нэгэн одоо төлбөр мөнгөтэйгээр олохгүй байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс та бүхэндээ хэлье. За жишээ нь Улаанбаатар марафонд бол 42 км-ийн зайд гүйж байгаа иргэд бол 90,000 төгрөг тушаасан тохиолдолд тусдаа одоо цүнх за дээр нь бол усны сав холбогдох зүйлүүдийг бол одоо ингэ өгдөг юм байна л. Тэгэхээр бид бол одоо урьдчилж одоо энэ бэлтгэлүүдийг цаг хугацааны хувьд бол одоо бэлтгэх боломжгүй байгаа болохоор ямарваа нэгэн одоо энэ марафоны зайнууд дээр ард иргэдтэй за одоо километр зай тутам тэдэн төгрөг гэдэг бол одоо ийм үн тарифтай бол энэ удаагийн гүйлтийг хийхгүй гэсэн үг. Цаашлаад жил ирэх тусам энэ одоо томоохон хэмжээний гүйлтийн тэмцээн маань Монгол улсын хэмжээнд цаашлаад олон улсын хэмжээний том хотынхоо нэрээр одоо өглөгдсөн ийм том арга хэмжээ болно гэж бид нар ингэж тооцож байгаа болохоор дараагийн жилүүд дээр бид нар тодорхой хэмжээний зай тус болгон дээр төлбөрийн системүүд бол гарч ирэхийг бол үүсэхгүй. За нөгөө талдаа мэдээж тэмцээн уралдаанд нэг одоо бид бүхэн одоо санаачлууд зохион байгуулж байгаа төрийн байгууллагууд одоо бэлтгэлүүдэд хангаж хийхээсээ гадна бид бүхний үйл ажиллагаан дээр хандив дэмжлэг үзүүлэх за аж ахуй нэгж хувийн хвшлийн байгууллага иргэд байх юм бол энэ бол нээлттэй гэдгийг та бүхэндээ энэ даршимд бид бүхэн дуулгаж хэлье. Тэгэхээр бол одоо бид бүхэнтэй зохион байгуулагчдын одоо доорх тавьж байгаа холбоос утасны дугааруудаар дамжуулаад за хандив дэмжлэг үзүүлэх аж ахуй нэгжүүд иргэд байгууллагууд бүгдээрээ чөлөөтэй оролцож бас өөрсдийнхөө байгууллагыг сурталчлах үйл ажиллагаагаар сурталчлах бүрэн бололцоотой гэдгийг энэ даршин та бүхэндээ бас дурдж хэлье.